За миний Монголын ард түмэн Хөсгөл аймгийн Эренчин сумаас гараад хордлын даваад авахгүй явж байна. За энэ харагдаж байгаа хайрхан бол хордол сардаг. Энийг хордлын даваар давна. За энэ харагдаж байгаа энэ сайхан модон дотор бол нөгөө алдарт жаргант гол маань байна. Тэгээ жаргант гол. Ийм сайхан баян ангаа байт юм байна да. За хордлын даваад авахгүй юм чинь да. Сайхан гэж. За ингээд хордлын дав өгсөөл яваал энэ да. Үнэхээр хэцэн байх та байна. Ярих юм бол. Энэ бол. Хордол сардгийн утгаслан гэж юм шүү дээ. Ёо, нэг шумал татчихлаа. Тэгэхээр утгаслантай байгаль юм аа. Ярих юм бол. Хараад ханшгүй. Хордол сардгийн нуруу гэж байна да. За манай Илийн багийн хордол сардгийн нуруунд ирсэн байна. Хордол сардаг нурууны үзэсгэлэн бол одоо үнэхээр нүд баясаж сэтгэл тэнэлгсэн хараад ханшгүй одоо байгалийн гоё тогтц бүхий үнэхээр нүд баясгам сайхан уул юм аа. Үнэхээр гоё шүү. Энийг бол ирж үзэх хэрэгтэй юм байна. Тэр хөдөл тавханда. Бурхан. Гайхалтай.
юм бэ ялгаа. Ямар гоё. Одоо тийшээ явуулна. За хордлынхаа даваан дээр гараад ирлээ. Тэр тапга. За, агуу юм байна. Янзи. За манай элийн багийнхаа явжоор л хордлын даваа дараад одоо ийшээ хатгал 14 км гэддэг. Шавар бол амар. Шавар цуугаал гараад яваа. Машины хажууд л гараа. Эвш. Нэг шавар өст одоо энэ хараа. Яаж явна одоо энэ шавар. За 7 сарын 16-ны өглөө. Асан байна манайхан тэр амар том шавар дээр хонсон шин. Одоо харин шаварнаас дөнгөж цаг гарлаа дайруулж. Айхтар шавар шиг тэр. Зөө. Гой гэж байна даа. За орц гараас. Тэр нь бол гарцаа одоо цаашаа арай гайгаа. За ордлынхан давааг лавсан ш. Шинэ шаварсан ш. Хордлын давааг амжилттай давсан баяраа тэмдэглэж шүү дээ. Өглөөний 7 цаг өнгөрч байна. Нар ингэ сайхан гарцсан. Бид нар замдаа хонсон шаварт. Одоо гарчлаа. За баяраа. Оркорга дараалал хөдлөхгүй л гэж байна. Хамгийн идэвхтэй зураг авч шүү дээ. Тэгэхээр бас хямус сэргээсэн сайхан даваа. Зя хордлоо уруудж энэ хатгал тал руугаа. Ийм л амир өндөр. Одоо энэ шаврыг харуулъя л да. Ийм шавартай байна шүү дээ. Энэ талаас өсөж байгаа машинуудад бас их зөрөгтэй хараад байна. Уруудах юм гайгүй өсгөд бол эвгүй л. Шавар дотроос гарч ирсэн биш ийм л.
Өслөө хатан дээр байна. Thank you.